quand je tombe sur le sol. Et rien ne peut changer dans mes rêves préconçus. Je me suis laissé aller, mais mon désir incertain reste un bien trop lourd secret. Les branches restent bien au sol et je me tairai à jamais. Mais toi tu ne sais pas que je t'aurais tout donné le jour où dans tes lunettes mon regard s'est plongé. Et toi tu ne sais pas que je voudrais bien de toi. C'est bien triste, ce sera pour cette chanson seulement. Одоо энд өглөөний 7 цаг болж байна. Нөгөө жонгоцноос суугаад үрчээд байж байна. Тэгээд нэг цаг гаруй болсон. Өглөө 4 цагт болсон. Гэхдээ зүгээр амьдрахгүй байна. Тэгээд Парист болцгоо. Донгоцоор ниссээр байгаад мөрөөдлийн Париста би буусан юм аа. Ирж байна. Бууцсан Парис явж байна. Сэтгэл маш их хөдөлж байна. Хурдан шиг ишээ явмаар байна. За сая богооныхаа билетийг авчлаа. Гэхдээ богоон биш. Энэ билет байна. Тэг хүн болгонд өгсөн 2 өдөр Парис дотор автобус, метро, богоноор явж болно. Тэгээд энэ билет нь 30 евро. 2 өдөр автобусаар явхад бол 30 евро өрчөө сууж байна. Тэгээд гэхдээ амар Парисыг өөр амраар туулах арга байхгүй, ямар алхалтай биш. Тэгээд одоо богоондоо суучаад байж байна. Тэгээд одоо богоноор яваад дунд нь дахиж нэг буудлын дээр сольжиж Францын төв гудамжинд очих юм шиг байна. Энэ билет нь бол бүх юмд хүчинтэй. Тийм болохоор одоо санаа зовох юм алах ба та. За ингээд онгоцноосоо буугаад богоондоо суугаад богооноосоо буугаад бид хотын гудамжинд бууж ирээд тэгээд өөрсдийнхөө буудалж байсан буудлыг хайхаар явсан юм. Буудлал руугаа алхаж явахдаа гудамжийг нь хүртэл хараад миний нүд бүлтий жам ангааж байлаа. Тэгээд бидний хамгийн анх буудалд очимаа тавьчаад хамгийн анх зорьсон газар бол мэдээж хэрэг Алдарт Эйфелийн цамхаг байсан юм аа. Эйфелийн цамхагын тухай интернетээс олсон жижиг мэдээлэлээс хуваалцъя. Тэгэхээр Эйфелийн цамхаг маань 320 м гаруй өндөртэй. Гэхдээ энэ бол яг баталгаатай тоо биш. Гэхдээ ерөнхийдөө дунджаар 320 м гаруй өндөртэй 7000 тонн жинтэй. Тэр ямар том гэдэг нь төсөөлж байна уу? Нийлээд бараг маш том нийтдээ 4 давхартай. 2 ресторантай, 4 давхартай гэсэн үг. Тэгээд лифтээр гарч болно, яаж ч гэсэн болно. Нийтдээ ган төмрийн ихэд 300 ажилчид ажиллах явцдаа нэг хүн насарсан гэсэн тоо баримт байд юм байлээ. Өдийг хүртэл 84 гаруй сая хүн ирж үзсэн байдаг. Энэ бол зөвхөн тэр үедээ энэ Эйфелийн цамхаг нь 2 сар 5 хоног баригдсан байлаа шүү. Маш сонирхолтой тоо баримт байгааз баригдах хугацаанд энэ бол олон улсын үзэсгэлэн зориулагч баригдсан боловч одоо Францад маш их орлогоны үүсвэр болж байгаа гол зүйл гэдэг нь баталгаатай болж байгаа. Би энд ирсэндээ маш их баяртай. Та нар ч гэсэн баяртай байх гэдэгт итгэж байна. Тэгээд Эйфелийн цамхаг нь бол миний хувьд хаанаас нь ч харсан үзэсгэлэнтэй сайхан тийм гоё цамхаг байлээ. Харж байна уу? Сайхан хэрлэж байгааз. Эдгээр худлаа цыгаанууд эдгээр худлаа хурж ирэхдээ бид нар сонсголгүй, хийлгүй, юу ч ярихгүй гэсэн мөртлөө өөрсдөө ингээ хотын гудамжаар хэрлдэж байгаа байхгүй юу? Дараа нь яаж мөнгө олох юм мэдэхгүй. За тэгээд Парист гудамжаар нь явж байхад миний сэтгэл цаанаа л нэг өөдрөг наран хүртэл шараад голын ирэг энэ Сена мөрний ирэг дээр би очиж зураг авахсан. Et si tu n'existes pas, dis-moi pourquoi j'existerais. Энэ мөрөн дээр ихээр дуулмаар болж байна. Энэ тийм сайх том мөрөн биш ч гэсэн сэтгэлд нэг л гоё юм байна. Ягаад Парисыг дурлалын хот, ягаад Парисыг хайр дурлалынх гэдэг нь энд ирэхээр л ойлгомжтой болж байна. Энд ирэхээр салхитай, дулаахан, нартай, ямар гоё юм гэж. Тэгэхээр Сена мөрөн, Парисын Алдарт Сена мөрөн, энэ Сена мөрөн нь 3.7-оос 5.8 м гүнтэй гэсэн. Хаана урсж байгаас талж тийм гүнтэй гэсэн. Харахад бол тунгалаг цэвэрхэн юм байна.
Хэдийгээр усан онгоц маш их явдаг боловч их цэвэршүүл сайтай байлгүй цэвэрхэн харагдаж байна. За ингээд Эфлийн самхаасаа яваад Сиена мөрнийг бид нэг гүүрээр гаталчаад цааш аяллаа өргөжлүүлсэн юм. Аяллаа өргөжлүүлж явах явцад улаан хоёр давхар тийм автобуснууд харагдаж байсан. Тэгээд автобуснууд нь яадаг байсан юм бэ гэхлээр Парисын гоё газруудыг нийтэд хүмүүсийг цуглуулж аваад тойруулж үзүүлдэг байсан юм байлээ. Тэгээд би тэрийг мэдэхгүй бид нэр алхаад явчихсан. Гэхдээ алхаж явснараа харамсахгүй байна. Яагаад гэхээр бид нар маш гоё тийм хөшөөнүүдтэй, маш гоё устай тийм гоё газар очисон. Суугаад жоохон амарч байгаад явсан л та. Тэгээд ер нь хамгийн гой санагдсан юм юу вэ гэхээр Парист эртний түүх соёлоо маш их гоё хадгалж явдаг. Эртний тэр түүх соёлыг цэвэрхэн хадгалж яваа, тэрийг байнга ингээ шинжилж, байнга гоё нөхөн сэргээж явдагт надад их таалагдсан. Je me baladais sur l'avenue, le cœur ouvert à l'inconnu. J'avais envie de dire bonjour à n'importe qui. N'importe qui, et ce fut toi, je t'ai dit n'importe quoi. Il suffisait de te parler pour t'apprivoiser. За метрогоор билетээр гарч ийн анх удаагаар метрогоор явж үзэж байна. Сонин гоё юм байна. Метронд тэ хүүтэн. Бид нар ер нь аль жоохон төөрчлөө. Гэхдээ манай их асуусан. Харалтаа жишээ нь энэ картыг харахад юу ойлгохгүй ч одоо. Визавиник хараад юу ч ойлгохгүй. Гэхдээ одоо явцгаа юу ч гэсэн. Метронд тэр их хүүтэн юм байна. Гадаад улаахан нартай байгаа ч гэсэн метронд их хүүтэн. Aux Champs-Élysées, au soleil, sous la pluie, à midi. За өдрийн хагас шахуу явж байж бид өнөөдөр дөнгөж 2 дахь газраа хүрэлцэн ирээд байна. Энэ бол Arc de Triomphe буюу ялалтын хаалга. Энэ хаалгыг барих тушаалыг Наполеон Бонапарт 1806 онд анх тулалдаанд ялаад бариулах тушаалыг барьсан байна. Тэр хэлэхдээ бидний бүх цэргүүд ялалтаа байгуулсан ялалтаа буцаж Франц руу орохдоо энэ хаалгын доогуур гарах ёстой гэсэн мэдээллийг өгч 1814 оноос 1826 оны хооронд барьж дуусгасан юм байна. За нийтдээ энэ хаалган дээр Наполеоны оролцсон, Францын оролцсон 128 гаруй байлдааны нэр болон тэнд оролцож исэн 558 гаруй генералуудын нэрийг сийлж бичсэн. Мөн 2 баган дээр нь 4 талд нь 4 тултааны хөшөө дурсгалууд байгаа. Тэгэхээр энэ харахад маш гоё 55 м өндөртэй. Тэгээд бүтэн замд байж байгаа. Нийтдээ энүүгээр ихэнхдээ л баяр ёслолын үеэр маш том нөгөө маршнууд, парадууд явагддаг. Энэ доор мөн 1-р дайны үеэр нас орсон цэргийн оршуулсан шарил хүртэл байгаа. Өглөө болгон 6 цагт генералууд нь ирж энэ дээр зэрэгтэй хүндлэл үзүүлдэг юм байна. Маш гоё юм. Доогуур нь машин хүн явахгүй юм гэж алга байна. Ер нь бол тэгэхээр энэ бүтэхтэй 9.3 сая франкаар бүрдсэн. 9.3 сая франк. Энэ бол маш их мөнгө. Тэр үеийн мөнгөөр бол хэмжээшгүй их мөнгөөр баригдсан гэж сонссон юм байна. Тэгэхээр энэ бол маш их дурсгалт газар. Энэгээр өдөрт 70 хэдэн сая гаруй хүн жуулчид ирж үйлчлүүлж байгаа. Энэ бол Францад маш их орлого оруулж байгаа шүү. Au soleil, sous la pluie, à midi ou à minuit, il y a tout ce que vous voulez aux Champs-Élysées. За, ийшээ харж байгаа гудамж бол нөгөө нэг дуун дээр гардаг Champs-Élysées. Энэ бол Парисын хамгийн алдартай гудамжих. Энэ аркийг барихтаа л хамгийн эхэлж энийг бариулсан. Энэ гудамж 100 эдэн метр үргэлжилдэг гэж боддоо. Үнэхээр гоё. Энд бол бүх төрлийн дэлгүүр, гудамж, хоолны газар, сандал, хөшөө бүх зүйлүүд байгаа. Энэ гудамж биднэрт олон сюрпризийг барих баха. Avec des fous qui vivent la guitare à la main. За тэгээд ялтын хаалганаас доошоогоо нөгөө их километр үргэлжилдэг Champs-Élysées-гээр орооцсон. Тэгээд уруудах замдаа маш олон зүйлийг харсан. Ер нь анх харж байхад Парисын амьдрал яг тэр гудамжинд өрнөж байгаа юм шиг санагдсан. Бид яваад тэр гудамжаар маш олон зүйлийг үзэхдээ тэндээ хоол идчихэд тэндээс зураг авч агаад тэгээд доош алхсан байгаа. Гэхдээ яг энэ гудамжинд бол ер нь бараг л жижигхэн зах үүссэн гэж хэлж болно. Тэгэхээр ганган хэнцэр гой фирмийн дэлгүүрүүдийн яг гадаа нь гихчвэтэй гуйлга гуйж байгаа хүмүүс, эсвэл бүжгэлж мөнгө олж байгаа хүмүүс, эсвэл зураг зурж хүмүүсээс мөнгө зураг зурж
тоглоом тоглуулж эсвэл хуурамч фирмийн цүнхнүүдийг хүртэл зарж зах дээр байгаа юм шиг зарж байсан. Тэгэд энийг хааж хахад альва хичнээн ганган Парист хүртэл өөрийн гэсэн татагдaltaй, өөрийн гэсэн жижигхэн талууд байдаг юм байна гэж бодсон. Ингээд цаашаа явж байтал аль хэдийн нард орж жаргах төхөөд ирсэн. Тэгээд бидгээд тэгсэн ч гэсэн шантралгүй ихний өдөр аль болох олон зүйлийг амжуулахыг хичээд цааш аяллаа үргэлжлүүлсэн юм аа. Түрүү миний хэлж байсанчлан Парист хамгийн гол нь өв уламжлал соёлоо хадгалж үлддэг гэсэн. Гэхдээ тэрний хажуугараас хүмүүс яаж амралтынхаа өдрийг гоё өнгөрөөж байгаа надад маш их таалагдсан. Яг бороо дөнгөж ороод маргааш нь гоё нар гарч ирсэн учраас бидний хацтай байсан л та. Би бол бүр зарим хэсэгтээ нэвтрүүлэг бэлдэж явж байгаагаа мартаад өөрөө бүр тэнд нэвтрүүлэгч бараг хиймээргүй санагдаж тэр бүх сайхан юмыг харж зураг авч өдрийг сайхан өнгөрөх юмсан гэдэг хүсэл үнэхээр их төрдөг юм байлээ. Яа харахгүй Парист очихоор хүн ингээд налаагаад байгаа юм шиг эсвэл үнэхээр ингээд амьдрал тайртай болоод байгаа юм шиг мэдрэмж надад төрж байсан. Би бол Парисын улаан хорхоотон учраас надад хитрхи их гоё санагдсан байж болох ч хэлээ. Би бол хизээд фэнээр нь үлдэх юм байлээ. За, Шонс-Элизе төв гудамжаараа доошоо уруудаж алхсаар байгаад бид өнөөдөр яг одоо Парисын ялалтын талбай дээр хурж ирээд байна. Та бүхний энд харж байгаа энэ талбай бол нийтдээ 8 газрыг авсан тийм талбай юм биш үү? Энд бол усан ориг, луур, музей, хөшөө, гэрлийн чимэглэл бүх юм Парисын стилтэй. Тэгэхээр энэ хэсэгт бол энэ яг миний ард энэ харагдж байгаа хөшөө бол 1829 онд Египтийнхаа Мухаммед Али энэхийн Чарльз 10 дугаар хаанд бэлгэлсэн хөшөө юм байна. Энэ нийтдээ яг энэ хөшөө бол 3200 жилийн настай гэсэн байна. 3200 жилийн настай хөшөөн дээр Египтийн сэлбрүүд, Египтийн соёл уламжлалыг харуулсан олон сэлбрүүд байна. Тэгэхээр энэ яг өндөр нь бол 23 м, жин нь 220 тонн жинтэй. Энд бол Египтийн маш олон соёл уламжлалыг харуулсан гой юм зураас, зурлаг, дөрс янз бүрийн юмнууд байна. 220 тонн. Артаж болохгүй шүү. 23 метрийн өндөртэй, 220 тонн, 3200 жилийн настай. Миний бодогдчихсэн бодол гэх юм бол тэр гоё өв уламжлалаа хадгалж үлдэж байгаа надад үнэхээр их таалагдаж, яагаад монголчууд ч гэсэн юм байж болохгүй гэдэг бодол төрж исэн. Тэгэд Монгол орноо хөгжүүлэх гэдэг сэтгэл яа харахгүй гадаад руу явахаар их бодогддог. Тэгээд ер нь Парис очихор улам их өв уламжлалаа хадгалах нь зөв юм байна. Өв уламжлал гоё юмараа бахархах нь зөв юм байна гэдэг бодол их орж ирдэг юм байлээ. Тэгээд ер нь очиход байгалаа их хайрладаг санагдсан. Тэгээд зүлэг гэдэг энэ тэндгүү хэдий их гоё зам нь их хөгжсөн ч гэлээ гэсэн зүлэг маш их байсан. За бид ингээд Луврын музей дээр хурж ирээд байна. Хамгийн анхны сэтгэл гэх юм бол Луврын музей бол маш гоё. Гэхдээ бас урт. Тэгээд Луврын музей дээр өөрөө их гоё музей шиг юм аа. Гаднаас нь харахад их гоё барилгатай. Ер нь гэхдээ Францын бүх барилга, Парисын ялангуяа бүх барилга өөрөө уран байрмал шиг гэж болно. Францууд бол ихэнхдээ түүх соёлоо хадгалж үлдэхийн тулд эртний барилгуудаа их үлдээдэг. Эртний барилга нь илүү их өнгө, үзэмж, уран хийц, чулуугаар хийсэн гоё барилгатай. Луврын музей нийтдээ 22 км үргэлжилдэг. Луврын музей дотроо маш олон төрлийн уран баримл, уран зураг, мөн дээр үе маш олон төрлийн үнэт эдлүүдтэй. Даанч харамсалтайгаар дотор нь бид зураг авч бод чадахгүй. Гэтэ Луврын музейг бол дэлхийд бараг мэдгүй хүн цөөхөн байх. Ямар ч мэдээлэл авдаггүй газар очих юм бол Луврын музейг бол мэдгүй байж болох. Гэтэ хүн болгон мэдгүй байх. Тэг гаднаас нь харахад бол их л гоё юм байна.
гаднаа гоё юм зүлэг ногоотой паркаар хүрээлэгдсэн. Энэ паркт бол хүмүүс жаргалаа хэлж ашгүй өнөөдөр сайхан нартай байна. Хэдэн өдөр бороо орж хүдэрсний эцэст нар гарч хүмүүсийн баяр хөөрөөр дүүрэн зүлгэн дээр унтаж хэвтэж юмаа идэж амарч тоглож гэр бүлээрээ сайхан амралтын өдрөө өнгөрөөж байна. Тэгээд энд бол нөгөө алдартай Луврын шилэн барилгууд ч шилэн пирамидууд ч юм байгаа. Бүгдээр одоо ойрхоноос очиж тэр шилэн пирамидуудыг харцгаая. За Луврын музейн цэцлэг хүрээлэн дотор ийм янз бүрийн гой төмөрөн, чулуун, бүх төрлийн хөшөө энэ дотор байна. Тэгээд хүмүүс ингээд амраад суугаад энэ донд ногоон зүлгэн дотор энэ хөшөө чинь дээрээс нь харахад яг л хүн шиг харагддаг юм байна. Ер нь хэд гоё юм байна. Ингээд палачтай, үсэн ингээд дээр үеийн яг л дээр Франц юм ихтэй. Ийшээ харах юм бол ингээд дээрээс нь харуул бас хүн зогсож байгаа юм шиг холоос харахад тийж харагдаж бас магадгүй юм. За тэгээд ер нь миний Парис өнгөрөөсөн 2 өдрийн бараг тэн хагас нь доор метронд өнгөрч байсан юм. Тэгээд метрогоор явж ясныхаа харуулах юм бол бараг хэдэн минут хэдэн цаг үргэлж магадгүй. Яагаад тэгэхээр Парисын метро бол үнэхээр агуу том юм байлээ. Тэгээд Парис 2 сая 800 гаруй мянган тийм хүн амтай гэдэг боловч метронд бол 11 мянган гаруй хүн ам байдаг гэж тоо судалгаагаар гарч ирсэн юм байна. Champs-Élysées, au soleil, sous la pluie, à midi ou à minuit, il y a tout ce que vous voulez aux Champs-Élysées. Үнэхээр харамсалтайгаар энэ удаад бол бид нар Луврыг дотроос нь биш гаднаас нь хүргэлээ. Гэхдээ яваанда бид нар Луврыг дотроос нь үзүүлэхийг ерөөл алгын өөртөө дотроос нь хизээ нэгэн цагт үзэх байх гэж найдаж байна. Үзхийн төлөө ч гэсэн явцгаая. Тэгээд би ямар ч байсан 2 жил мөрөөдөж ирсэн Франц улсын Парист хүрээд ирчлээ. Тэгэхээр 2 жил мөрөөдсөн мөрөөдөл маань нэг л өдөр самсаргуугаар биелж байгаа юм чинь өнөөдөр би энд ирээд дараа нь Луврыг дотроос нь үзье гэдэг мөрөөдөлтэй боцъё. Хай залуусаа өглөөний мэнд Ихтер ханууд дээр Парис хотын Нотр-Дам сүмээс бэнчилж байна. Тэгээд Парисын дархийн сүм дээр өнөө өглөө бид нар хүрээд ирлээ. Тэгэхээр өнөөдөр ирээд зүгээр нүд мөд бүлтийгээд боо юм боллоо. Ардыг харагдаж байна. Ийм гоё амдаар нь харахад ийм гоё гэж мэдсэнгүү би бол нөгөө нэг Quasimodo-гийн хүүхэлдэйн кинон дээр л харж яснаас биш. Яг ингэж амдаар нь анх удаага харж байна. Тэгээд маш гоё. Үнэхээр гоё, том, сүрлэг ийм сүмийг би харж ирсэнгүү. Францын 80% хүмүүс нь христиан, католик, христийн шашинтай учраас энэ бол христийн сүм гэсэн үг. Тэгээд энэ бол жуулчдад үнгүй байдаг юм байна. Багхан жоохон түүхээсэн сонирхуулах юм бол энэ 200 баригдсан. 200. Тэгэхээр 200 жил миний хугацаанд барьсан гэсэн үг. Дунд нь хаал солигдож, барихыг нь зогсоож, завсарснаас болоод 200 жил үргэлж баригдсан. Энэ сэлбэрүүд нь маш их сонин. Сэлбэрүүд нь болохоор энэ 2 багнаас бүрдсэн. 2 баган дээр нь хүмүүс гараа явж байгаа харагдаж байна. Дунд нь яг том төв сарнаа байна. Сарнаа гэдэг бол католик сүмийн хувьд маш чухал элемент нь. Энэ сарнааны дунд нь Парисын дайр их зогсож байна. Хажуугаар нь 2 нөгөө нэг далавчтай ангелууд нь 2 талын жижигхэн сарнааны цонхон дээр болохоор зэрэг Адам, Ева 2 байна. Яг түүхэнд хэлснээр домогт ярдгаараа бол Адам, Ева 2 диважингаас буугаад энд ирсэн гэдэг домогтой барьдаг юм биш үү. Тэгээд энэгээр бол Францын 28 хааны дүрс ийм хөшөө бунхан дээрээс нь тавьсан байна. Яг бол Францын 28 хааныг яг жинхэнэ дүрсэн яг өөрөөсөө ингэж харж дүрсэлсэн 28 ширхэг хөшөө дээр нь тогтсон байт юм байна. Тэгээд ийшээгээ ороход 2 хаалгатай, баруун зүүн гэсэн 2 хаалгатай. Гэхдээ хүмүүс ихэнхдээ баруунаар нь ороод зүүнээр нь гарч ирдэг. Яагаад гэхээр маш сонин түүхтэл нэг жуулчийг хурж ирээд хүмүүс яагаад баруунаар нь яагаад зүүнээр нь яагаад 2 хаалгатай юм болоо гэж гайхсан чинь баруун руу нь болохоор зэрэг их буян хийсэн нүгэлгүй хүн ордог юм байна. Зүүн нь болохоор нүгэлтэй хүн ордог юм байна гэж хэлсэн байдаг юм. Тийм болохоор хүмүүс одоо хүртэл тэр олон жилийн дараа хүртэл одоо хүртэл итгэсээд одоо баруунаар нь ороод зүүнээр нь гарч ирдэг юм байна шүү. Энэ хөшөө нь юу вэ гэхээр зэрэг Францын дунд сургуулийг үндэслэх хүний хөшөө юм байна шүү. Тэгэхээр
Харахад бол нэг баатар ор их шиг харагдаж байгаа юм бүртлээ яг үнэндээ дунд сургуулийн хүүхдүүдийг хэрдэг. Яагаад дунд сургуулийн хүүхдүүдийг хэрээд байгаа гэсэн чинь энэ хөшөөн дээр байгаа хөшөөний хүн бол Францын дунд сургуулийн үндэслэн хүн. Тэгээд ойр тойронд нь бол кафе, сувнирийн дэлгүүр, олон төрлийн байшин, бүх төрлийн байна. Энд бол маш Францын бараг хамгийн том гэж хэлж болохоор маш том Hôtel Dieu буюу бурхан гэдэг нэртэй буудал байна. Нотр-Дамын сүм бол үнэхээр кинонд мөнхөлж үлдээхээс өөр аргагүй тийм гоё сүм байлаа. Тэгээд үнэхээр их өв уламжлал хадгалж үлдээсэн тийм гоё сүм байсан. Дотор нь ороход бол үнэхээр тэр хүмүүс нь тэр сүмийгаа хүндэлж байгаа харагдсан. Тэгээд харанхуй өв уламжлал тийм юм байлгүй. Тэгээд дотор нь мэдээж хэрэг энэ сүмтэй холбоотой юу, энэ сүмтэй холбоотой хаадуудын тухай ингээд хөшөө баримлаар бүрсэлсэн төсөөрнүүд, энэ сүм юу яаж баригдчихсэн тухай ингээд энэ жижигхэн үзүүлэн чим шиг тийм юм байсан. Тэгээд хааны ер нь сүмтэй холбоотой дурсгалуудыг нэг өрөө олгоод музей олгож жишээтэй ороход мөнгө төлөхгүй ч хэлээ дотор нь ороод нэг лаас хахад 2 евро ч юм уу эсвэл медаль хөдөлж авахд 2 евро тэр музей руу ороход 3 евро том хүн 4 евро жишээтэйгээр жижигхэн мөнгийг бас авч байсан. Нотр-Дам гэсэн зоос ардаа Нотр-Дам ярьтай 2 евро гоё юм байна. Энэлцээ намайг Мистер Попс гэдэг. Баярлалаа. Найз болгийг Мистер Попс. Баярлалаа. Аргентин амт. Намайг сайн хараарай, Мистер Попс. Мистер Попсыг задлахад хялбархан шүү. Харагддаг, санагддаг, амтагддаг миний модтой чихэр Мистер Попс. C'est un mot qu'on dirait inventé pour elle. Quand elle danse et qu'elle met son corps à jour, tel un oiseau qui étend ses ailes pour s'envoler. Энэ дотор эргүүдгүй байж болохгүй шүү дээ энэ жата хараач тий. Quand l'amour fait place au quotidien. За энэ Sacré-Cœur гэдэг сүм байна. За энэ бол цагаан сүм гэж алдаршсан. Энэ бол Парис хотын хамгийн өндөр цэг дээр байрладаг. Маш гоё зүйлгээр хүрээлэгдсэн. Нэгэсэндээ хүмүүс цагаа сайхан тов товтой өнгөрөх газар гэж хэлж байна. Тэгэхээр энэ сүм нь бас өөрийн гэсэн түүхтэй. Энэ сүм нь 1870-аас 71 оны хооронд Франц Герман хоёрын хооронд болж байсан дайны үед хамгийн анх баригдж байсан юм бэ. Тэгээд энэ амиа алдсан, тэгээд дайнд оролцож байгаа хүмүүсийнхаа төлөө эхнэр хүүхэд, өр хүүхдүүд нэмэгтэйчүүд энэ сүм цууларч мөргөл үлддэг байсан. I love Mongolia! Viva Mongolia! Тэр мөргөлийн ачаар ер нь дайнаас аруулж гарсан гэж бас ярих түүхтэй. За тэгээд нэрнийх нь хувьд гэх юм бол юу гэсэн үг вэ гэхээр Есүс Христийг ард иргэдэд хайрлах, хүн дэлхийг хайрлах чин сэтгэлээр эмчлийг Sacré-Cœur гэдэг бас учраас бүгд ингээд яг хайран дээр нийтэж олсон мөргөлүүлдэг бас учраас энэ сүмийг тээж нэрлсэн юм байна. За ингээд миний мөрөөдлийн Парисаар аялж, миний мөрөөдлийн хагасаасан чултаа хуваалцсан та бүхэнд маш их баярлалаа. Та бүхний ч гэсэн хүсэл мөрөөдөл үргэлж чин сэтгэлээсээ байж мөрөөдөл тань биелэн гэдэгт би итгэлтэй байна. Баярлалаа. Баяртай. Certains restent bien trop lourds secrets. Les branches restent bien au sol et je me tairai à jamais. Mais toi tu ne sais pas que je t'aurais tout donné le jour où dans tes lunettes mon regard s'est plongé. Et toi tu ne sais pas que je voudrais bien de toi. C'est bien triste, ce sera pour cette chanson.